Их хурлын шүтэн дээдэлж сэтгэлийн их авшиг тээж аваа Монгол үндэстэн түмний дууны их наадам маань үргэлжлэн хүрсээр байна. Дуу бүхнийхээ дээдийг өргөн барьж өрсөлдсээр байгаа авьяаснуудтайгаа хамтдаа байж шүүн тунгааж бас хүү аялгау дууны сайхнаасаа сэтгэлийн цэнгэл эдэлнэ хэмээн найдаж байна. Манай энэ удаагийн дугаараас эхлэн Монгол үндэстний түүхийн алтан хэлхээ болсон Бурятийн ардын авьяаснууд оролцох юм. Монгол үндэстний дууны их наадмын шилдгийн шилдэгт багтахаар өрсөлдөж байгаа Бурят түмний аялгау дуу эрхэм үзэгч танаа хүрэх гэж байгааг дуулгахтаа таатай байна. Ингээд манай нэвтрүүлгийн бүхий л мэдээллийн хамтрагч эмэгтэйчүүд Цэгимэн сайтаас авч болохоос гадна дэмжиж байгаа оролцогчдод саналаа өгөөрэй. Нэвтрүүлгийн ерөнхий вэнэтэлж Өмнөг Аймгийн засаг даргын хамрын бид Монгол үндэстэн Монгол сайш Энэ дууг бол ер нь манай монголчууд маань ихэнхдээ Монгол улсын гавьяа жигшин ламжууганд дуулснаар эрэгтэй хоолоогоор л сонсож хоногчсон байдаг. Ер нь бол энэ дууг за яг хэнийг сонсож, ямар дуучныг сонсож хэн гэж багшаас сурсан бэ? Энэ дууг болохоор Нуруу Ганц багшийн дуусныг сонсож сурсан. Юмсараа өрхөн хонгор салхийг одоо Нуруу Ганц багшаар одоо ингээд сурсан гэж юм тийм ээ. Ингээд тэгэхэд тэр хүний одоо өрхөн хонгор гэдэг дууг бол маш их эвдэд дуулж байна. Тэгээд тодорхой энэ дуу чин дотоод иритм гэж нэг юм байна шүү дээ. Тэрийг гаргахгүй их сайхан хоолойг дуу дуулна гэдэг чинь өөр ухаанаараа өөр урлана гэсэн үг. Тэгтэл ийм сайхан хоолойг би л надад бол бүрэн дүүрээ ашиглаж чадахгүй байгаа юм шиг санагдчихэв. Тий, ер нь тэгтээ бэлдэх хугацаанаас гадна энэ дууны хитрхи их олон юм хатуу чанга нуглаагаар ингээд дуугаа ингээд жоохон ингээ юугаад болооч энэ их гоё зөөлхөн дууг хатуу болгож шүү дээ. Уг нь бол материалтай юм өөрийн гэсэн тийм дуучин хүм шиг сонсогдож байна л да. Ер нь бол тэгтээ яг сая бол гүйцэтгэл бас таарах юм байна. Ер нь тэр нэг дээдлийн өнгөнүүдийн холбоос тэгээд тэр нэг ихшгүүдийн ингээд ИА гэдээ орж ирдэг холбоос нууц болж байна. Барилдууд ч жоохон хурддаад байна. Сонсохгүй байж таа хөгжим үү. Ингээ хагас тоон дээр явсаар байгаа бол бөөстэй
хамаагүй арзааж арайхад дуусглаа. Хөгжмнөөсөө дээгүүр дуулаад. Гэдэг ч одоо их мэрийг гэдэг нэг сүг юм уу? Яахлаараа хүн дээгүүр өшт би бас тэрийг ойлгохгүй шүү дээ. Бас нэг тийм алдаа гарсан шүү. За юм. Таны одоо дуулж байгаа байдлыг ингээ харахад доод өнгөнүүд бол нэг сайн таалагдсангүй. А яг дээшээ тэр хатгалт хийхтэй бол их сайхан авах юм. А тэгээд тэр нь ингээд уруудаад ингээ явхаараа нөгөө гой нанди юм байхгүй болоо тасалтаад ингээд явчихж яана л да. Одоо хөөмичэд энэ тэр ярьдаг л да. Одоо ингээд нүүрлүүгээ ингээд хөөмөлөд улаагаад ингээд байна. Өөрийн ч хувьд надад бас жоохон юм нүүрлүүгээ ингээд жоохон ингээд чинэрүүлж дуулах гэж байгаа юм шиг тийм сэтгэл төрж байна. Тэгээд яг тэр ихний орхон хонгор салхиндаа гэд ихний тэр эхэлж байгаа тэр их шиг бас нэг их шиг буруу авахчих шиг санагдсан л да. Миний чихэн таснаар бол тэгээд ерөнхийдөө бол яг одоо уран сайхан урлах тэр сайхан одоо мөн чанар нь сайн гарч өгсөнгүү тэрнээс өөрөө бол сайхан хоолойтой сайхан дуучин байна. Миний хувь зүгээр ажиглахаар амьсгаа ч буруу юм шиг байна. Амьсгаа буруу ахаар ингээд минрээд чинрээд ингээд бүр хамаг юм чи энэ дээгүүр хөөрөөд улаан нүүрч уулаачдаг байхгүй юу? Амьсгаагаа авсан бол төгжиж сур. Төгжээд 100% хувиарлаж өгнөдөө хувиарлаж ингэж гаргах юм бол дээшээ биш амьсгаа чинь цээжнээсээ доошоо бүр хөвлөр үгээ бүр бавшээ савруугаа энэ хөвлийн чигээрээ эмгтээ өнөж амьсгаа доошоо байдаг байхгүй. Тэгэхгүй ингээд дээшээ авчиад ачаар ингээд минерч улаагаад яг нөгөө эхэллэж яасандаа тэндээ бандсан уу сандарсан уу тэгэл тэр чигээрээ гүрэж шиг ажиглагдлаа. Ер нь бол дуучин хүн тайзнаар гараад дуулахдаа миний хувьд бол гарт дуулахдаа хамгийн сүүлийн удаа гэж бодож бүх юмаа гаргаж дуулдаг. Тэрэн шиг бүх юмаа шавхаж дуулвал илүү их өөртч дараа нь харамсах зүйлгүй өрөөл бусдад ч гэсэн өгөх мэдрэмж нь гоё байдгийг. Тэгэхээр сайн авсан юмаа бүгдийг гаргаж сур. Бити бие барь. Бити бие бизэж битгий барь. Юунаас ч битгий айж. Тэгээд яг өөрөө та дуугаа ингээд яг амьлуулж яг өөр юм болгож дуулах гад нөгөөтгч нь яг дуулсан дуулалт маань хитрхийн нөгөө хүчээр дуулж байгаа юм шиг одоо сонсогдоод тэгээд бас яг гүйцэтгэдэг хувьд бол жоохон хангалтгүй л байна. Гэхдээ яг хаа дараачин шатнд ер нь нэг удаа хараад үзвэл яасан гэж бодож байна. Шүгчдийн гэргийг одоо хоёулаа тоолох цаг болсон байна. За 4 ногоон өргөгдөжээ. Баяр хүргэе. TENCEV. Баяр хүргэе. За юм байна гоё байна. За шүүгчдийн зэмлэл ямар санагдав? Сургаал үг. Яг үнэ. Үнэ биз? Үнэ. За. Бэлдэж амжаагүй шууд нөгөө өчтөр ховлогоос ирэн шууд орсон байхгүй. Нэг хугацаанд тийм ачимдууд харсан. Яагаад бэлдэж амжаагүй юм бэ? Энэ дээл оёод хүцээгүй. Энийг дээлгүй өөр улаан дээл үйжээс хүцээгүй. За. Юм тэгээд нөгөө ардынхаа урлагийг Монголынхаа уртын дууг өөрөө юу гэж боддог юм дээ? Тэр нь уртын дуу юу? Нөгөө ухаан талаас номоос ихтэй гэдэг шиг уртын дуу бол ухааны талаа юм да. Яагаад энэ уртынхаа дуунд өөрөө их тийм шунан дурладаг юм? Яг Монгол ах уу? Монгол одоо тэр чигээрээ л энэ уртын дуу төр байна л да. Монгол. Уул ус ургамал нага. Хөрөнгө. Явсан цэрэг идэржин чин цэвцгэр хурдан шарга цэнцэнгийн баавар цэцэн гоён цээлолоо цэцэг талын малчин төмний минь их билээ. Монгол орны баруун хязгаар ховд нутгийн дуу чар түмний дундаас шалгаран өрсөлдөж байгаа олон оролцогчдын маань нэг бол 57 дугаартай Эрдэнэ булганы анх хоёр юм а. Анх хоёр өмнөх шатсандаа мартагдсан танго хэмээх сайхан дууг сонгон дуулсан хэдий ч шүүгчдийн зүгээс хатуу шүүмжлэл хүртэн дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байж тэнцсэн нэгэ. Энэ удаа тэрээр саахалт айлын сүнжээ дууг дуулан өрсөлдөхөөр бэлдэж ирсэн байна. Анх хоёрыгаа хэрхэн дуулахыг хамтдаа харцгаая. Таны мартагдсан дуу танго Харьяалт мөнөртэй хархан гизгийг илмээрээ уран гайлыг алхаатай уйхан бийг налмаараа
цагаа шүдэндэн халих хуруудыг үнсмээрээ борхон үдийг ширтээрээ бодон арьсгал дурдамаараа эдийн сүнжээ мартын аргагүй сүнжээ сахалт эдийн мартын аргагүй сүнжээ сахалт сүнжээ мартын аргагүй сүнжээ сахалт эдийн сүнжээ мартын аргагүй сүнжээ зурх өгсөн Сивгүй харин сухтмороо ухаалг наму яранда ойрах дог сонсомороо ялда харцундун гүнсмэрээ зүдэ манч санамара эдийн сүнжээ мартын аргагүй сүнжээ сүнжээ мартын аргагүй сүнжээ сахалт сүнжээ мартын аргагүй сахалт сүнжээ мартын аргагүй Надад бол таалагдлаа. Нэг тийм наад дуу чинь бол нэг жаз маягийн юм шиг те дончтой дуу ба штэ. Тэгтээ чи энэ дууг дуулахдаа их гоё дончтой те яг характерын бүр яс аюу гоё тийм мэдрэмжтэй илэрхийлж дуулах ёстой байсан байхгүй. Сая бол ерөнхийдөө нэг тэгсийгээл нэг тэгэл нэг гэл ингээл дуусгачлаа те. Их гоё сайн гүйцэтгэлтэй дуулах хэрэгтэй байна. Энэ дууг ерөнхийдөө бол хүнд хүргэж байна. Ер нь хэдэн жил дуулсан бэ? Нэг 5-6 жил болж байгаа. Яг мэрэгжлийн эстрадын чиглэлээр төгссөн яг мэрэгжлийн эстрадын хүнээс зөвлөгөө аваарай заа. Яг рас хэмжээ хэмнэл тийм ээ? Энэ болгон чинь маш ач холбогдолтой чухал шүү дээ. Тэг чи над хөлөөрөө ингээ хэмжээ аваад ах юм. Тэ энэ бас их муухай харагдаж шүү. За тэгээд амжилт хүсье. Сайхан дуулаа баяр хүргэе. Бас их гоё харагдаж байна. Хувцсан ийм хувц өмсгөж өөрөө яасан юм уу хүн зөвлсөн үү? Манай ихнэр ойж өгсөн хувцас. Тий их гоё харагдаж байна чинь. Дуулалтын хувьд бол зүгээр байна. Гэхдээ дуулахдаа альва юмыг одоо jazz стилтэй ч юм уу нэг тэр стилд нь орж дуулвал дуусан шиг дуулахгүй бол бүр орчих. Дирарарарира дарарарарара гэж хэлж штэ тий. Тэгээд да чи тэрүүг нэг гэд нэг юм оруулж ирээд ш. Тэрийг хийвэл хийсэн шиг бүр нялаад хий. Сахалт эдийн сүнжээ мартын аргагүй сүнжээ хийхгүй бол зүгээр ингээд нотоор нь дуул. Тэрэн дээр анхаараарай. Сайхан л дууллаа шүү дээ. Надад бол сайхан таалагдлаа. Эрчтэй хүчтэй одоо дууныхаа тэ утга агуулгыг сайн ойлгосон дайггүй тун дайггүй дууллаа гэж бодож. Надад бол дуулалт нь ховцсондоо хөрсөнгүй их гоё хувцастай тэр эхнэр сайхан уран эхнэрийг одоо чи гомдоох чинь миний хувьд бол цаад фонограм чинь энэ гоё дүм цаац гэх юу яа свинг яваад шүү дээ. Тэрийгээ дагадах сахалтай бара байхгүй таахалтай гэж сайхан өдөөний зохиолын дуу шиг нийтийн дуу шиг юм тэгээд яваад байна. Тийм үү? Тэр яг ирээдүйд орж дуулах хэрэгтэй шүү дээ чи. Тэгжээч наад гоё өмсөн хувцсны хөдөлгөөн шал өөр болно шүү дээ. Шал өөр дуулчлаа, муу дууллаа. За. Дуулахын хувьд бол аятайхан дуулсан. Гэхдээ үнэхээр нөгөө дотор сэтгэл байхгүй учраас өшөө дуугаан гоё гангалж чадахгүй байна. Зүгээр нэг хоолой л байна. Яг вэ зүгээр хэвийн л дуулчлаа. Дуулсан дуу бас Хавд аймгийн Харьяа төгжмийн зохиолч Яруу Найрагчийн дуу байна. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтны хөгжмийн зохиолч Нацхийн Соломонгийн аялгау Жүгдэр Бармын гişэлэг. Сахалт айлын сүнжээ. За дуучин Хөрөл Батын Энх тайван дуулсан да. Харьяат мөнэртэй хархан гэцгийг идмээрээ уран гойдог хаатай уйхан бийг надмаараа.
За шүүгчдийнхээ үнэлгээг харъя. За 3 ногоон өргөгдсөн. За баяр хүргэе. Ховдоос ирсэн байж тээ тийм ээ. За тэгэхээр ховд нутагт дуулагдж байгаагүй дуугаа дууллаа гэж байна тийм ээ. Ховд нутагт ер нь ямар дуу дуулдаг гэсэн бэ? Ховдод бас өөрийн дуунууд бас нутгийн дуунуудаас нэлээд дуулж байсан. Энэ сүмжээг л урд нь дуулж үтж байгаагүй. Сая сонгоод шууд дуулж байгаа нэ. Ховдод ер нь одоо юу ардын урлагийн илүү байна уу? Эстрад урлагийн илүү байна уу? Ер нь ардын урлаг арай илүү хөгжсөн байгаа. Эстрадалтаа бас. За тэгээ чи яагаад эстрадлыг сонгож авав? Бас нэг арай жоохон тэртэлтэй жоох илүү байж магадгүй л гэж бодсон. За тэгээ дараагийн шатанда их сайхан дуу сонгоод амжилтанд оролцоорой. Амжилт хүсье. За баярлалаа. Сахалт айдын сүнжээ Эмэгтэйчүүдийн ертөнцид тавтай мөрөл. Эмэгтэйчүүд цэг эмэн. Монголын үндэсний олон нийтийн телевизээс санаачлан зохион байгуулж байгаа Монгол үндэсний дууны их наадам Бурятын нийслэл Улаан-Үд хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Оросын холбооны улсын Бурят улсын 160 гаруй ардын авьяастан оролцож, Бурят улсын нийслэл Улаан-Үд хотноо өрсөлдсөн юм. Эндээс 36 авьяастан шигшигдэн үлдэж 2 дугаар шатандаа оролцлоо. Монгол үндэсний дууны наадмын шаардлагын дагуу 4 номинац тус бүр дээр олон авьяаснууд өрсөлдснөөс ардын дууны номинацид хамгийн олон буюу 20 авьяастан оролцсон юм а. Монголын үндэсний олон нийтийн телевиз, Бурят улсын соёлын ам, Аригус телевиз, Бурят улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг хамтран зохион байгуулсан эл наадмын шилдэгүүд өдөж бүр үзэгч та бүхэнд хүрсээр байх болно. Бурят ардын тус сонсохоор эстрадын төрлийн арай л өөр ая аялгуу хослуулдаг болжээ. Би өөрөө хуучны уламжилт аясан дуртай. Манай Бурятын Бадамханд Ишиева, Оюундар Жапова нар надад илүү сэтгэлд ойрхон байдаг юм а.
хэлэхээр нь бас их холоо гэж одоо хүлээж байлаа. Тэгээ ер нь одоо олон үндэстэн ястны гэдэг утгаараа наадамд бол ингээд тэр үндэстнийхаа дуу янз бүрийн одоо тийм ясны дуулаад ороод ивэл одоо маш их сонирхолтой наадмыг одоо чимэж өгөхөр байлаа. Тэгтээ бол яг сайхан яг л ардын дуу дуулдаг л хоолой. Ерөөсөө урагшаага үг хэлэхгүй осолдохгүй л ер нь тэр нэг дуулаа л байна. Үгийг тод хэлэх гэдэг бол ер нь үг хэлэх тэр үгнийхээ утга санааг өөрөө ингэж ерөнхийдөө илэрхийлэх дотор сэтгэлээ гаргах талаар ер нь яг зөвхөн боломж өгөөд үзэх юм бол дараагийн удаад бол одоо тэр ястны сонин дуунуудаас оруулаад ирүүл юу юм гэхээс дараагийн удаад ингээд бас нэг юм яг иймэрхүү маягаар ороод ирэх юм бол миний хувьд бол дэмжих хэрэггүй юм байна. Сайн бэлэг ямар ястдаг нэ? Урааха яст алтаа урааха. Сайхан ураахад болохгүйсэн. Энэ малгай дээл даддаг энэ төр янз л биш үү? Тэгээ дуулах нь ерөөсөө энд хөрсөнгүй. Таарахал дууллаа. За, Ингэцэг доктор явыг сонсъё шүүгч. Тэр бас хол аймагаас тийм ээ ингэж зорж ирж байгаа юм чинь бидний байнгын ингэж сонсдог одоо банзрагч хаан шиг дуулдаг хүмүүс бас зөндөө гарч ирж байгаа. Гэтэ таны хоолойч нь бол сайхан байна. Яг нөгөө нэг дуулна гэдэг чинь үг тод аялгүй яруу байх хэвээр тийм. Сайхан хоолой гэж бодсон шүү. Тий, тэр үг нь орж ирэхгүй байна. Тэгээд дээрэс нь одоо яг энэ ер нь сонголт бол бас л жоохон яг сайн сонгож чадаагүй л энэ дууга. Яг уралдааны 3 дугаар шат гэдэг утгаар бол тэгжэл санагдчих. Тэгтээ сайн. За Эрдэнэ Монголоос өгч явахыг сонсъё үдэрээ. Их сайхан дуулдаг юм байна. Танд баяр хүргэе. Тэгтээ уралдаанд орно гэдэг бол хувь хүний болоод ялангуяа Монгол үндэсний дуун их наадам гэж байгаа учраас Баян үлгий төвнийг та төлөөлж байгаа учраас танд маш том хариуцлага ирж байгаа гэж би ойлгож байна. Харин тэрнийг үг нь өгүүлээд байгаа. Тийм учраас миний хувьд бол дараагийн удаад би танд боломж олгомоор байна. Яагаад гэвэл та Баян үлгийгөөс тэр олон түмнийг төлөөлж ирсэн учраас тэр холоос зорж ирсэн учраас сэтгэлийт нь үнэлээд би дараагийн өндөр та урайхаа тийм одоо урайхаа ч юм уу Баян үлгий казак ч юм уу казак ардын дуу байдаг штэ. Тийм дууд бол болмоор юм шиг. Одоо жишээл би нодлонгийн 5 сард би Баян үлгийд очиод ганцхан өдрийн дотор би Өсөрхан ангир танаа театрын дарга байдаг тийм. Тэр хүн дээр очиж би нөгөө ялках айдили паяла бүсэрхэн энэ дууг би ерөөсө тэр өдөртөн сураад орой би дуулж исэн байхгүй. Тэгэхээр яг тэр таны ерөөсө хариуцлагагүй асуудал байхгүй. Тэгэхээр би танд бол өөрийнхөө зүгээс маш том боломжийг олгоё. Дараа та энэ Баян үлгийчүүдийг төлөөлж байгаа учраас казак ардын дуу юм, урайхан ард юм энэ үндэснийг одоо илэрхийлэх тийм нэг дуулаад хүрээд ирээ гэж тийм боломжийг олгоод энэ удаадаа танд би өөрийнхөө хувьас бол ногоон гэргээ өргөнө. За шүүгчд баярлалаа. За ариун бол шүүгчийн үгийг сонсъё. Таны дууны танаас чинь дортцсон юм шиг байна. Таналист байгаа зэрэг. Танаас нь доошоод доод өнгөч нь сан гарахгүй байна. За тэгээд өнгөч нь дотгошоогоо ороод наан сонсогдохгүй байна. Тэгээ үгний дэгцэн дээр бас сайн ажиллаж явах хэрэгтэй байна. Үгээ тод өрөөсөө хэлэхгүй байна. Тэгээд хөгжмөө таас хөгжмөдөө сайн нийлээгүй юм шиг байна те. Хөгжмөө сайн сонсохгүй байна. Ерөнхийдөө жоохон тийм хангалт муутаал байна. Мэргэжлийн гэмээр тийм дутагдлуудыг бас шүүгчд маань илэрхийлж хэлж байна. Ариун бол шүүгчдийн жишээ нь хөгжмөнтэйгээ төгс сайн нийлээгүй юм даа гэсэн. Хөгжмөнтэйгээ нийлэхгүй байх шиг тийм бузруулаа юм гэж аав яхад уучсан тийм ээ. Гэх мэтлэг юмнууд энд сонсогдлоо. Бузруулаач яхад та муухай юм гэж байгаа юм мэргэжлэр. За. Үнэн цэрлүүштэй юм чин тэр шүү дээ. Би арай жаахан хатууд уулчих шиг боллоо. Хөгжмөнтэйгээ нийлэхгүй байх шиг таагүй юм хаана байх вэ гэж зөвлөрөөлье. За ингээд хоёулаа шүүгчдийн гэргүүдэн өргөхийг л харах үлдлээ дээ. Сайн бэлэг минь. Нэрэ магадгүй урайхан хачин сайхан дуунууд биш үү дээ. Ногоон улаан хамгийн гол дараагийн шатанд энэ хүмүүсийн хэлснийг юун талаа баялаг юм бэ? Юун талаа урайхан юм бэ, тийм ээ? Тийм ээ. За баярлалаа. Дараагийн шатныхаа дууг бол ерөнхийдөө одоо та ямар чиглэлээр дуулна гэдгээ бас шийдэх болох нь шүү дээ. Шийдэх боллоо. Дараагийн шатны дуунаа одоо ямар ч байсан урайхан ард түмний дуунаас л одоо нэг ардын сайхан дууд ирэхгүй бол ер нь шүүгчд хатахгүй байна. Энэ үлгээс ирчгээд бас тухайн орон нутгийнхаа онцлогтой дуу дуулах юм хэрэг юм бас энэ наадмын зорилго л доо. Энэ дээр хүрч чадаагүй байх танаад дараагийн шатныхтай би ямар ч шүүгчд итгэл алдахгүйгээр ихэнх баруун ардынхаа сайхан ардын дуугаар бэлдэж ирнэ гэдэг итгэлтэй байна.
Тэгэхээр Алтан Уранхан гайхамшигтай сайхан дуунууд бий. За тэгэхээр та бас ер нь казак төмний дунд өс төрж өссөн учраас бас ер нь бол унган казак хэлтэй. Энэ казак хэл бий шүү. Тэгэхээр казак ардын дуунуудыг бас ер нь дуулна үстэй. Дуулна. Аюулгийг бас ер нь казак хүн оролцсонгүй ээ. Тэнд оролцоогүй. За тэгэхээр бас тэр казак төмний дуу хоорын дээжийг бас та энэ Монгол үндэсний дууны наадмаар дамжуулж хөргүүл бас л өргөн олонд бас сонирхолтой сайхан л байх гэж би бодож байна. За тэгээд дараагийн шатанд бол ямар ч байсан хоёр хоёулбраар уран бүтээлээ сонгож ирэх нь байна шүү дээ. Яа тийм л гэж бодлоо ямар ч шүүгчтэй мөхлөөж хоёр хувилбараар Монгол ураагаар тийм нэг дуутай, хазаагаар тийм нэг дуутай гэж хоёр дуутай ярих гэж бодож байна. Амжилт хүсье. Монгол үндэсний дууны их наадам. 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 Монгол үндэсний дууны наадам. Монгол үндэсний дууны их наадам. Нэвтрүүлгийн ерөнхий байрны төлж Өмнө Говь аймгийн Засаг гарагийн хамрын газар. Юу хийдэг вэ? Би ажил хийдэг үү? Сургууль соёл барааж байгаагүй хөгжмийн талын хүн. Сургууль соёлын сургуулийг би 2 жил сураад игээд сургуулиас гарсан юм аа. 2 жилээ? Тий. Хөгжлөтэн чинь хөгжмийн онлоод өөрчлөсөн юм шүү дээ. Гармоны 1-р частан дээр үзсэн юм шүү. За энэ хаширдан чиний дуулалт бол надад зүгээр л нэг тийм одоо гэрт дотор одоо 5 хүн дууллаа гэхэд дунд нь байдаг л нэг тийм л хэмжээний л дуулчлаа. Ерөөсөө гоц юм алга дээд өнгнүүдээ алдж байна. Зүгээр л ерөөл мөрөөл дууллаа. Тий. За таарах. Хөвсөглөх тий? Тий. Говь үзсэн үү? Говь үзээгүй. Үзээгүй юм чи мэдрэхгүй л дээ. Энэ дуу чин бидний миний баг байх үеэс эхлээл
Эрдэнэт гаяат дуулж хүмүүст хүргэсэн. Яг тэр юугаараа би ч гэсэн гой үзээгүй мөртлөө тэр хүнийг дуулахад гой үнэхээр л юм байдаг байх та гэж мэдрэгдэхээр тэгж төсөөлөгддөг дуу байхгүй юу? Ер нь дуу дуулна гэдэг чинь сэтгэлийнх штэ. Амттай хоол идэж байгаа юм шиг ходоодноосоо дуулах хэрэгтэй гэдэг байхгүй юу? Мэдэрч. Бүр мэдэрч амттай хоол идэхэр хүн ямар гоё иддэг үлээ. Тэрнтэй адилхан бүр ходоодноосоо гаргаж дуулах хэрэгтэй байхгүй юу? Гой үзээгүй юм чи чамаас гарахгүй л дээ. Чи яг хөвсгөлийн тэр нөгөө шох оройтой уулнууд шиг л жоохон хүчлээл жоохон зодоол дуулчлаа. Чамд нэг тийм өөрийн одоо ингэж нэг яг ингэж дуулдаг нэг барил тогтцсон. Чи ямар ч дуу дуулсан яг л энэ барилаараа л дуулдаг юм шиг тийм сэтгэл төрж ийн л да. Тэгэхээр нэг ийм нөгөө барил давтагдцсан болохоор чин дуу болгон чин өөрийнхөө онцлогоор гарч чадахгүй байгаа байхгүй юу? Надад бол тийм л сэтгэл төрлөө. Тэрнээс биш бол жигтгэн сайхан хоолойч нь байна, тийм ээ? Бүх юм байна. Гол нь чи яг тэр дууг одоо амьдруулж дуулах тэр нэг барилд лавтагдсан юм шиг л сэтгэл төрлөө. За. Хаширдны чи мэрэгжлийн хүнээс зөвлөгөө авсан уу? Зөвлөгөө би авч амжаагүй. Аваагүй тий. Аха. Ерөнхийдөө бол яг дуулалтын тал дээр нэг тийм онц юм бол алга. Хүчлээл дуулчлаа. Нэг тийм санаанд бол арай л хөрөхгүй байна. Дараачин шин тэрвээ тэнцүүлэхэд арай л болохгүй. Бүр болохгүй юм бол байхгүй. Хөрхөн хоолойтой. Гэхдээ бид нар чамаас одоо энэ даваа маань өндөр учраас өшөө их юм шаардаад байгаа. Тийм тэгээд өөрийгөө өшөөх боловсрол үгнүүдээ их жоохон болох хэлэгдэж байна. Булаа гантер гэл ерөөсөө. Яг бадаг болгон дээр нь давтагдаад тэгээ өшөө жоохон хөгжүүлэх хэрэгтэй байна. Жоохон юм хийх хэрэгтэй. За, эрхэм шөгчтэй. Дөрвөн улаан өргөгдсөн байна. За, гэхдээ насалуу байна. Олон тэмцээний хуралдаан хүлээж байгаа. Бас энэ тэмцээнээс тодорхой хэмжээний туршлага олоод буцаж байгаа гэж би бодож байгаа. Амжилт хүсье. За, баярлалаа. Нэгэн цагт Монголын дууны урлагийг манлайлж, сайхан дуунуудаараа хүмүүсийн сэтгэлийг догдлуулж явсан алдан үеийн сор болсон нэрд дуучдын нэг бол Адар сүрэн агс юм а. Тэр л агуу хүнээр оглон сэтгэлд мөнхөрсөн сайхан дуунуудыг дуулан өрсөлдөж байгаа олон оролцогчдын нэг бол 340 дугаартай Улаанбаатар хотоос оролцож байгаа Загиржав билээ. Загиржав маань өмнөх шатанда амар төвшин дууг тун чадварлаг дуулан тэнцсэн оролцогч. Энэ шатанда мөн тэрээр мөрөөдлийн дуутай ирсэн байна. Магадгүй чиний дуулж байгаа дуу олон үзэгчдийн сэтгэлд тэр л агуу дуучны дуу хоолойг эргэн санагдуулж дурсамж юугийн сэргээж байгаа үзээ. Ингээд Загиржавтаа амжилт хүсье. Үнэн чи хонгор түүнийг минь үнсэн талж ирбэрээ. Сэргэлэн хонгор түнд минь сэтгэлийн үгийг шинээрээ хаврын шууд та хамтдаа харж намайг очногийн ханган сэрүүн салхичи хайртай түнд минь дамжуулаарай ханган сэрүүн салхичи хайртай түнд минь дамжуулаарай.
их сайхан хоолой би өмнө нь хэлжсэн. Их сайхан хоолой. Хоолойч юм бол өстой үнэхээр гайхалтай. Одоо дараагийн шатанд хэрвээ тэнцвэл мэрэгжлийн үнэс жоохон зөвлөгөө аваад адаглаад ёслох те тайзан дээр бие авч зогсох тэгээд тэр нөгөө барилтууд байна штэ дамжуулаарэ гэдэг ингээд жоохон заалгачхаа чамд арай жоохон гоё болоод ирнэ. Мэрэгжлийн үнэс зөвлөгөө авбал чиний намны энэ хайрцагч нь хүртэл одоо чинийх болохоор ингээд зүгээр ийм одоо нэг ясны юм яг л нэг ийм хэвэн ийм байгаа хгүй хайртай гэдэг үгийг чи хэлхийн тулд жоохон юм засалт хэрэгтэй болно. Тэгэхээр мэрэгжлийн хүнээс цөөхөн зөвлөгөө аваад түрээд өшөө гоё болохоор шинжтэй шүү зэ. Сайхан дуу сонгосон байна. Тэгээд доод өнгөч нь яасан сайхан гардгийг. Чамд байглаас ингээд тий өвөгцсөн маш сайхан хоолой байна. Одоо энийг тордоод тослоод сайн дуучин тий одоо сайхан улам сайхан дуулдаг болохын төлөө зүтгэх хэрэгтэй, хөдөлмөрлөх хэрэгтэй. Амжилт хүсье. Загиржоо их сайхан дууллаа. Тэгээд ер нь бол тембр их гоётой, доод өнгө их гоё гарч байна. Тэгээд харин түрүүчийн шатанд яг бас энэ дуучны ханд өгдөөсөн тийм ээ. Аз тайхан жаргадан хурдан дуулцгаасаа алжаал битэг ширэ аммур төвшсөө. Тэгээд яг мэрэгжлийн үнээс яагаад зөвлөгөө аваагүй? Уул яг хэлжсэн шүү дээ чанд. Тэг нөгөө цагаан сар маар давхцаа тэгээд. Тэг цагаан сараас хойш одоо хугацаа бас байсан шүү дээ. Цагаан сар давхцаа ирж амжив. Тий. Улаанбаатар гэж. Тэг ер нь бол мэрэгжлийн үнээс зөвлөгөө аав гэж яриа л байгаа тий. Тэрийг та нар хэрэгжүүлэх хэрэгтэй байхгүй юу? Дараагийн шатнд чи дахиад л ингээд хэрэгжүүлэх ороод ирэхийг бол би бол хэлж мэдэхгүй байна. Тэгээд амны хайрцагыг анхаармаар байна. Ам ерөнхийдөө бол ажиллагаа байхгүй. Чи өөрөө нэг гоё темпертэй ерөнхийдөө гайгүй дуулж байгаа учраас л нэг тийм анзаарахдаггүй байгаа боловч яг амны харьцаг бол ажиллагаагүй шүү. Мэргэжлийн хүн тандаараа за. Ерөөсөө энд ач холбогдол өгөө. Би чамайг маш их дэмжиж алтан туулгаж багштай очоорой. Би алтан туулагчтай таарад тань дээр их гоё хүүхэд ирэн шүү гэд тэрэндээ бас олзуурхаад байсан байхгүй юу. Тэгэд хүн өөрөө чи дуучин болъё л гэж бодож байгаа бол өөрөө ийм сэргэлэн бүх юмыг ингэж соргоогоор тэрийг одоо тэр хүнтэй олж уулзаад ийм эрэлж хайгуулж бүтээлч байх хэрэгтэй. Одоо миний хувьд бол урам хугарах гэж байна. Бараг тэр миний хэлж өгсөн хүний нэрийг ч мартцсан. Ингээд ороод ирж гин квэрээ ороод ирж гин тэгтээ дараагийн удаад ингэх юм бол тэгчнээ сайхан хоолой байсан ч гэсэн дэмжихгүй. Тэр чуулга руу чамайг хандуулах гэдэг байна шүү дээ манай шүүгчдийн зарим нь. Тэгэхээр энийг бас чи бодолцоосоо гэж би бодож байна. Би бол их олзуурхаад байна л да. Тэгтээ эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үгийг сайн бодоорой. Чиш тийм над чим ардын одоо хоолой байхгүй юу? Ардын дуун зориулагдсан төрмөл. Тэгээд ийм хоолойтой, суур хоолойтой хүн дээд өнгөө, нарийн өнгө рүү явахтаар хүчээр дуулдаг байхгүй юу? Чи ядраахыг сонсоор дандаа ивэлж чаддаг. Тэгвэл оперын дуучин шонгора тонэг минь тэгж доолж болох. Ойлгосноо? Дээшээ гарах тусмаа ивлээд тэгээд буцаад өөрийнхөө гоё тембер дээр орж ирдэ шүү дээ. За ирхэм шүүгчтэй. Дараагийн шатанд үлдэх хэсгийг гэргээр өргөж хийх ёстой. 5 ногоон өргөдсөн байна. Баяр хүргэе. Нилээн сайн бэлтгэлтэйгээр магадгүй одоо нилээн сайн багштайгаар хамтдаа багшаар захаан машгуулад замаан засуулаад нилээн сайн дасгалтай орж ирэх нь байна шүү дээ. За амжилт хүсье. Энэ бол манай шүүгчдийн маань өөрчн хүлээлгэж байгаа итгэл байгаа. За баярлалаа. Сэргэлэн хонгор түндми За загиржав маань 5 ногооноор тэнцээд гараад ирлээ. Сэтгэл өндөр байгаа нь мэдээч. За тэгээд ер нь яагаад анх дуулах болгоо? Ер нь бол багаас ал ер нь жоохон дуулах сонирхолтой. Тийм байсан. Тэгэл цаашдаа ч гэсэн ер нь дуучин болъё, дуулах тийм мэрэгчлэр явъя гэж зорилготой.
Бас манай шүүгч Эрдэнэцэг олзуурхаад байна гэдэг чинь бол бас олон хүнд хэлдэггүй үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр чамд тийм материал байхад тэр материалыг бүр одоо хэлснээ хийгээд, тийм ээ. Тэрнээс илүү хийх тийм одоо хөдөлмөрч байх сайн байгаа тий. Одоо дараагийн шатндаа тэгээд ер нь яг зааж гисэн багш нар бас мэргэжлийн зөвлөгөө аваа тэгээд өшөөсөө харилцсанаа. Нэвтрүүлгийн ерөнхий нэтгэгч Өмнө Говь аймгийн Засаг даргын хамтрын газар. Бид Монгол үндэстнээс Монгол хэл, Монгол сайн, Монгол дуугараа хит байна. Монгол үндэстний дууны арга.
Буриадад амьдраад удаж байна. Тийм болохоор энэ миний 2 дахь эх орон болсон. Би Буриад улстай хайртай. Буриад ард түмэн газар нутагтаа маш их баярлалаа. Нэвтрүүлгийн ерөнхий байрны төвч Өмнөг аймгийн засаг даргын хамгаалын газар. Өнөөдрийн байдлаар Монголын анхдагч лавлах бүхнийг мэдгч 16 дугаард үзэгчдээс ирсэн саналаар тэргүүлж яваа 5 оролцогчдыг хамтдаа харцгаая. Дууны сайхнаараа өрсөлдөн наацаар байгаа Монгол үндэстний дууны их наадмын энэ удаагийн дугаар ийхүү өндөрлөж байна. Бүхнийг мэдгч лавлах 16 дугаард ирсэн саналаар тэргүүлж яваа дээрх оролцогчдод улам их амжилтыг хүсье. Наадмын талаарх мэдээллийг эмэгтэйчүүд цэг имэн сайтаас авч мөн саналаа өгч болохоос гадна наадмын хамтрагч лавлах утас 16 дугаарт үргэлжлүүлэн санал авсаар байна. Маргаашийн дугаарт Орхон аймгаас оролцож байгаа 314 дугаартай Ариун Баяр, Булган аймгийн 176 дугаартай Мэдэгмаа, Хөвсгөл аймгийн 229 дугаартай Маруш, Өвөрхөнгөн аймгаас оролцож байгаа 9 дугаартай Биндрия, Булган аймгийн 183 дугаартай Мөнхбат, Буриад улсын ардын авьяастан Валентина Абадоева болон Галина Батуевна Тудинова нар оролцох болно. Ингээд маргаашийн дугаараар авьяастнуудтайгаа эргэн уулзцгаая. Kitchen Others.